танай ангиуд бусад ангиудаас бол зэвсэг түвшний бусад ангиудаас бол үнэхээр онцлогтой юм тий. Уул нь авирна, уулнаас буун. За тэгээд одоо өөр бусад үүргийг ууланд гүйцэтгэх юм гэдэг ингээд сургалт бол үнэхээр сонирхолтой санагдаж байна л да. Тэгээд сургалтынхаа талаар сайхан тайлбарлаж, сонирхолж ярьж өгөөч. Сургалтын талаар гэх юм бол ер нь бол тэгээд нэг анхаасны зүйлс нь бол зүгээр одоо өөрийнхөө тоног хэрэгслийг яаж хэрэглэх вэ? Тэр тал дээр нь зан яаж яах вэ? Ийх үү, энийг яаж эхлэх вэ? Энэ карбиныг яаж зөв харуулж хийх вэ гэдэг нь яаж класс зааж байгаа болох вэ? Тэгээ ер нь өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг нь яаж олсноос буух вэ? Тэр. За тэгээд дараагийн ээлжинд бол хаданд одоо авирч эхэлнэ. Дээсээ гарах, буух, хосоор авирах. За ингээд зам тавих. За тэр зүйлсийн дааж. Тэгээд дараагийн ээлжинд бол батан гаргал даа, шархтан батан гаргал. Тэглэг явах уу? Уулархах газраар одоо өвчтөн яаж тээвэрлэх вэ? Тэгээд жижиг бүлгийн тактик ажиллагаануудыг ууланд яаж зохион байгуулах вэ? Тэр нь хичээл сургуулиуд орно. Газар хоолнуудыг яаж гарах вэ? Олсон дээгүүр хэмжиж яаж гарах вэ? Тэр бүхний зав. Тэгэхээр сургалт бол маш их юу шаарддаг баг тий. Тэсвэр, тэгээд эр зориг, тэгээд одоо тэр уул ханан хад тий өндөр уулан дээр ингээд гараа авирах буух өдргээд төсөөлж ийн л да би. Нэлээ эр зориг шаарддаг. Ер нь айж гайг нь бол анх ингээд өдөрт гарахад бол жоохон үгүй байдаг. Ер нь ингээд дээр гарчаад ингээд хаднаасаа зуураад ингээд ер нь ингээд тамаг вэж хангалаад тахлаар жоохон хэцүү ядардаг. Тэг гар сүүлдээ бас орчихсон. Сүүлдээ сураад явах асуудал байхгүй. Сүүлдээ сураад дасаад ирэхлээр ерөнхийдөө гайгүй. За. Тэгээ ерөнхийдөө тэгээд хүмүүс их амархан санагдах л та тэгээд ханаг гэл хавраал буугаал ер нь тиймэрхүү амархан юм идэг байх гэж. Ер нь яг ингээд өөр очиод үзэх юм бол бас арай өөр. Тэгээд одоо ингээд уулын спорт гэхлээр одоо нэг хүмүүс нэг спорт тал руугаа ойлгож байгаа. Тэгээд ингээд сэргийн болоод ирэхлээр бас арай хүндрүү. Одоо буу агсамжтайгаар ингээд дээр нөгөө агсамж шаранцтайгаа ингээд зэвсэг тий. Тэгээ хамгаалах хэрэгцээтэй очихлоор бас ерөнхийдөө ингээд хөдөлгөөнийг нэлээд хязгаарласан байдалтай бас дээрэс нь өөрийнх нь чин нэмэгдэн тэгээд ирэхлээр бас жоохон хүнд талтай болдог. Ер нь бол хүндэл эсвэл та хүн одоо мөн ангийн чинь үндсэн сургалтаас нөгөө олон улсын хамтарсан сургалтанд оролцдог гэсэн тий. Тэр сургалт манай ангийн одоо үндсэн одоо олон улсад хамтарч явуулдаг сургалтуудын нэг нь ахын бол одоо холбооны бүгд найрамдах герман улсын улстай хамтарсан уулын явган цэргийн сургалт жил болгон болдог. Энэ жил 4 дахь жилдээ хамтын өргөжлөө явж байна. Тэгээд бидний хувьд гэх юм бол одоо 2 дахь жилдээ ирчилтэй 2 дахь 2 удаа оролцсон гэсэн тийм дунд шат. Дунд болон агсан шат. Дунд бол агсан шат. Зөв. 21 онд 22 онд хамрагдсан. Одоо ирэх жил дахин амрагдав тий. Одоо эх жилийн сургалт маань манай баяуулгын одоо Алтай 5 мангад